Сайн байцгаана уу хүүхдүүд. Монгол Улсын их сургуулийн газар зүйн техникийн багш Миндоер миний би та бүхэнд өнөөдөр байр зүйн зургийн ашиглалт, байр зүйн зургийн хэрэглээ, зориулалт, масштабын хуваалт нэршлийн талаар хичээлийг зөвлөмж болгон бэлтгэлээ. За агуулгын хүрээнд бид нар байр зүйн зураг гэж юу юм бэ? Эдгээрийг одоо хэрхэн хуваадгийг, нэрлэдгийг, масштаб нь ямар байдгийг гэдэг талаас мөн одоо байр зүйн зургийн таних тэмдгүүдийн тухай за жишээ ямар даалгаврууд одоо та бүхний элсдийн ерөнхий шалгалтанд орж ирэх боломжтой юм бэ гэдэг талаас ярилцъя. За тэгэхээр байр зүйн зураг гэдэг бол одоо улс орны хувьд илүү одоо наривчлан хийх шаардлагатай, илүү одоо бага газар нутгийг зурагжуулж эдгээрийг одоо олон төрлийн үйл ажиллагаанд ашиглах ийм одоо зорилгоор хийгдсэн илүү одоо мэрэгжлийн одоо салбаруудад ашиглагддаг ийм зураг байдаг бахан. За байр зүйн зураг дээр бол одоо газрын дээрх болон газар доорх ийм одоо эд зүйлсийг одоо наривчлалтаагаар үзүүлэлтгээрээ бол онцлог бахан тийм ээ. За тэгэхээр бидний одоо өдөр тутмын сургалтанд хэрэглэгддэг зургуудаас нэлээд ялгаатай нь одоо том масштабын илүү их газар нутгийг хамаарч одоо илэрхийлж байгаа ийм одоо зургийг бид нэр байр зүйн зураг гэж нэрлэдэг байна. За байр зүйн зургийн зориулалтын хувьд бол маш олон төрлүүд байж байдаг. За тухайлах юм бол одоо шинээр барилга байгууламж бий болгох, за мөн одоо шинээр одоо бий болсон объект газрын гадаргын өөрчлөлтүүдийг дүрслэх, за барилгын ажлын зураг төсөл зохиох, байгаль орчны одоо экологийн үнэлгээ хийх, за уулын ажлын төлөвлөлт, уул уурхайн одоо ашиглалтын үйл явцыг хянах гэдэг юм уу тийм үү. За мөн одоо хот суурин газрын ашиглалт, бүртгэл, за ашигт малтмлын орд газрууд, за мөн одоо бороо, үерийн далан, хамгаалтын далангууд, төмөр замын мөн одоо авто замын одоо үйл ажиллагаа хийж эхлэх үед бол бид нар байр зүйн зургийг ашиглаж тооцоолол хийх одоо үйл явцыг хийдэг байна. За мөн одоо эвдэрсэн газар нутаг цаашлаад одоо нисэх буудал, энэ орчмын одоо төлөвлөлт, заан гоц нисэх буух, одоо үеийн удирдлага, шилжүүлэг хийх гэдэг юм. За тэгэхээр байр зүйн зургийн одоо зориулалт буюу одоо ашиглах салбарууд нь бол маш өргөн хүрээнд олон одоо ажил мэргэжлийн одоо хүмүүст байр зүйн зургийг одоо ашиглах, уншиж сурах, за таних, тэмдэгтэй танилцах, за тэдгээрийг одоо хэрхэн ашиглах вэ гэдэг ийм одоо мэдээлэл бол шаардлагатай байдаг байна. За тэгэхээр байр зүйн зургийн одоо хуваалтын одоо үндсэн суурь одоо хуваалтын систем нь бол нэгийг харьцан сайтын зургийн суурь хуваалт байж байдаг. За тэгэхээр дэлхийн гадаргыг бол өргөрөг уртаргийн одоо системүүдээр тоорлж бид нар тухайн өргөрөг уртаргийн системийн одоо солилцлыг газар зүйн хичээл, за газар зүйн одоо үйл явцыг танин мэтгэхэд ашигладаг. За гэтэл эдгээр одоо шугамуудыг торлон хувааж тусад нь одоо нэрлэл бүхий ийм одоо таних тэмдэг бүхий ийм одоо суурь хуваалтыг хийдэг байна. За тэгэхээр хамгийн одоо энэ зураг дээр бол бид нар дэлхийн хойд хагасын одоо бөмбөрсгийн одоо зургийг бол дэлгэмэл байдлаар харж болж байна. За тэгэхээр байр зүйн зургийн одоо хуваалтыг хийхдээ одоо 180 градус буюу одоо зүүн уртаргийн 180 градус орчмоос эхлээд нэгдүгээр одоо баг нь гэд ингээд нэрлэе авчдаг байна. За мөн одоо үсгээр тэмдэглэхтэй бол одоо экватороос эхлэн ABC гэх мэтчлэн англи үсгээр одоо нэрлээд явдаг байна. За тухайлах юм бол бид нэр одоо хамгийн ойр харагдаж байгаа энэ одоо хуудасны нэрлэлийг тодорхойлъё гэж үзэх юм бол одоо юу гэдгийг тийм ээ C-ийн 29 гэдэг ч юм ингэж нэрлэж болох нэ гэсэн. За тэгэхээр эндээс авч үзэхэд бол нийт одоо эдгээр одоо нэг дөрвөлжин одоо шийд буюу хуудас маань бол бүгд өөр өөр нэр үүсгэх нэ гэсэн байна. За тэгэхээр нэг ийм одоо хуудсыг бид нар сайтын масштабтай зургийг одоо суурь хуваалт болгож ашигладаг байна. За уртаргийн дагуу бол бид нар 6 градусаар, өргөргийн дагуу 4 градусаар хувааж авч үздэг байна. За тэгэхээр дэлхийн бөмбөртгийн баруун хагас бол одоо 1-ээс 30 хүртэл
хуудсанд хуваагддаг бол зүүн дэлхийн бөмбөртгийн зүүн хагас буюу манай Монгол орны нутаг дэвсгэр Евразийн ихэнх газар нутгууд бол одоо 31-ээс 60 хүртэлх энэ одоо багнанд хуваагдав. За тэгэхээр нэгийг харьцаана сайтын одоо масштаб бүхий хуваалт маань одоо тухайлах юм бол бид нар энэ жишээн дээр N42 гэдэг нэршилтэй хуудсыг авч үзэх нь байна. За тэгэхээр N42 гэдэг нэршилтэй хуудас маань бол экватороос ахуулаад N гэдэг маань бол 11 дэх үсэг болж таарж байгаа хань. За тэгэхээр энийг хүрээнд бол бид нар үсгийг нь тодорхойлоод за 42 гэдэг маань бол одоо 42 дугаар багныг илэрхийлж байгаа хань тий. За 42 дугаар баг нь маань бол зүүн урт даргийн 66-аас 72 градусын хооронд авч үзэж байна гэсэн байна. За тэгэхээр энэ сайтын масштабтай зураг маань бол одоо бусад одоо том масштабын зургийн хуваалтын үндсэн суурь болтгоо гэж хэлж байгаа. За тухайлах юм бол энэ сайтын масштабтай N42 гэдэг хуудас маань бол 144 хэсэгт хуваагдж болох нь байна. За 144 хэсэгт хуваагдсныхан дараагаар бол энэ зураг маань одоо үндсэн 100 мянганы масштабтай зураг буюу 100 мянганы масштабтай зургийн одоо нэрлэл болж ингэж өөрчлөгдөх нь байна. За мөн сайтын масштабтай зургийн суурь маань л үндсэн 4 хэсэгт хуваагдж болох нь. За 4 хэсэгт хуваахаараа бол А, Б, В гэжлэн нэрлээд за нэг ийм хуудас маань бол 500 мянганы масштабтай хуудас болох нэ гэсэн. За эдгээр хуудсууд маань бол цаашлаад одоо дараагийн том масштабын зургийн үндсэн суурь болж хуваагдж байдаг байна. За энэ дээр тухайлах юм бол бид нар 100 мянганы масштабтай зураг мөн одоо дахин 4 хэсэгт хуваагдах энэ үйл явцыг бол харж байна. За 100 мянганы масштабтай зураг маань одоо H47 124 гэсэн нэрлэлтэй байж байгаа. За H47 124-ийн G гэх юм бол одоо энэ хуудсанд байгаа энэ G-г илэрхийлж байгаа ийм нэрлэл ахын тийм ээ. За тэгэхээр цаашлаад эдгээр маань бол одоо дараагийн үе шатанд хуваагдаад нэрлэгдэх. За тэрийг нь бол зарим одоо масштаб дээр үсгээр тэмдэглэх, тоогоор тэмдэглэх, за мөн одоо рам тоогоор тэмдэглэх ийм одоо зүйлийг харуулж болох нэ гэсэн үг. За тэгэхээр манай орны хувьд бол байр зүйн зургийн нэрлэлийн хувьд үндсэн одоо сайтын зургийн одоо хуваарлан дээр бол үндсэн ийм одоо шийтүүд буюу хуудсууд үүсч идэг байна. За хамгийн одоо өмнөд хэсгийн өмнө гой орчмын газар нутаг, за мөн одоо Баянгор Говьтай аймгийн өмнөд хэсэг, Дорногов аймгийн өмнөд хэсгүүд бол одоо К49 гэсэн хуудастай К1-ний 46, 47, 48, 49-р баганд хамаарагдж байгаа ийм газар нутаг гэж ойлгох нь байна. За мөн одоо дараагийн харьцангуй хойд хэсэгт болохоор К-гийн дараа L үсэг, латин үсэг. За тэгэхээр L үсгийн хувьд мөн 46, 47, 48, 49, 50 гэх мэтлээ одоо Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн одоо уртрагийн дагуу сонсон хэсэг байгаа учраас энэ дээр бол L 50 хүртэл одоо нэрлэл орж ирж байна гэсэн үг байна те 50 дугаар одоо баг нь хүртэл. За мөн үүний дараагаар бол M 45, 46, 47, 48, 49, 50. За тэгэхээр манай орны газар нутаг бол эдгээр одоо шийтүүдэд хуваагдж нэрлэгдэх нэ гэсэн үг байна. За тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын асуултанд бол эдгээр одоо нэрлэлүүдийн масштабыг нь тодорхойлох эсвэл одоо эдгээр цэгүүдийн үндсэн дөрвөн цэгийн одоо солилцлыг нь тодорхойлох гэх юм уу? Ийм төрлийн одоо асуултууд орж ирж болох нэ. За тэгэхээр энэ зурган дээр бол бид нар мөн дэлгэрэнгүй авч үзье. M48 гэсэн одоо сайтын масштабтай хуудас байх нь. За энийг бол нөгөө сайтын масштабтай M48-аа ялгаж аваад дараагийн одоо шатан дээр 500 мянгатын масштабтай зураг болгож байна. За тэгэхээр энэ үед бол бид нэр A, B, V гэсэн үндсэн дөрвөн хуудсанд хуваагаад за бидний одоо энэ тохиолдолд бол M48-ийн B гэсэн нэрлэлтэй хуудсыг бол бид нэр энд одоо илэрхийлж болох нэ гэсэн үг байна. За үүний дараагаар бол 100 мянганы масштабтай зураг. За 100 мянганы масштабтай зурган дээр бид нэр одоо хуудсууд үүсгэхдээ нэг сайтынхаа зургийг
144 хэсэгт хуваагаад за 144 хэсгийнхаа одоо 12 дахь хуудас гэдэг юм уу тийм ээ. За тэгэхээр бид нар тухайлах юм бол газар нутгийн байршлыг тодорхойлох. Тухайн газрын одоо газар зүйн солилцлыг тодорхойлох юм бол энэ 100 мянганы масштабтай зургийг ямар одоо нэрлэлтэй хуудсанд орж ийнэ гэдгийг нь бол тодорхойлж болно гэсэн үг. За цаашлаад 100 мянганы масштабтай зургаас бол 50 мянган масштабтай 50 мянган масштабтай зураг үүсгэх боломжтой. За 50 мянган масштабтай зургийг яаж үүсгэх юм бэ гэхээр энэ M42 гэдгээ мөн дахин 4 хуваагаад 50 мянган масштабтай хуудсыг бий болгох нэ гэсэн үг байна. За 50 мянган масштабтай зургийн одоо хуудасны нэрлэл маань бол M4812-ийн V гэдэг ч юм уу те ийм эсвэл A гэдэг нэртэй ч юм уу ингэж үүсч болох нэ гэж үзэх нь. За цаашлаад 50 мянган масштабтай зургаа бид нар 25 мянган масштабтай болгож хувиргахын тулд мөн одоо 4 хуваах ийм одоо шаардлага үүсчихэд. За тэгэхээр M48-ийн 12 гэдэг юм. M48-гингүүд бид нар сайтын масштабтай зураг 12 гэх юм бол 100 мянганы масштабтай зураг. За том одоо үсгээр тэмдэглэсэн байгаа учраас одоо 50 мянган масштабтай зураг. За жижиг дараагийн одоо шатлалын нэр орж ирж байгаа учраас 25 мянганы масштабтай зураг гэх мэтчлэн ялгаж авч үзэж болох нэ. За тэгэхээр байр зүйн зургийн үндсэн одоо хуваалтын хувьд бол нэг сайтын масштабтай зураг. За тухайлах юм бол одоо латин үсэг, за дараагаар нь багны дугаартай ийм нэршил байх юм бол бид нар сайтын зураг гэж ойлгож болох нь сайтын масштабтай зураг. За үүний дараагаар одоо латин үсэгтэй, за дараа нь одоо тоо тэмдэглэгээтэй, за тэгээд том одоо цааналгын үсэгтэй байх юм бол энийг бид нар 500 мянганы масштабтай зураг. За нөгөө сайтын масштабтай зураг маань 4 хэсэгт хуваагдсан байна гэж ойлгоод 4 хэсгийнхаа А хуудсыг энд илэрхийлжээ гэж ойлгох нь байна. За сайтын масштабтай зургийг 200 мянган масштабтай зураг болохдоо 36 хэсэгт хуваагаад 36 хэсгээ олвол 1-ээс 36 хүртэл ROM тоогоор тэмдэглэдэг байна. За ROM тоогоор тэмдэглэхдээ бид нар одоо үндсэн сайтын масштабтай зураг гэдгээ харж болох нь байна. Артал дээр нь ROM тоогийн одоо тэмдэглэлээ гарч ирж байгаа учраас энэ нь бол 200 мянган масштабтай зураг байх нэ гэж ингэж нэрлэж болох нь байна. За цаашлаад сайтын масштабтай зураг маань мөн одоо 100 мянганы масштабтай зургийг суурилж байгаа. За тэгэхээр энэ дээр бол 144 хэсэг хуудсыг үүсгээд за 1-ээс одоо эхлэн 144 хүртэл дугаарладаг байна. За тэгэхээр энэ дугаар маань бол одоо тухайлах юм бол бид энэ нэршлээс хараад за энэ хэсэг бол F33 гэдэг бол сайтын масштабтай зураг байна. 16 гээд одоо тоон тэмдэглэгээ орж ирж байгаа учраас энэ бол 100 мянган масштабтай буюу тэр 144 хуудас зургийн 16 дахь хуудас нь байна гэж ингэж авч үзэх нь байна. За мөн одоо 100 мянганы масштабтай зураг маань л дараагийн одоо том масштабын зургнуудын үндсэн одоо хуваалтын суурь болж идэг. За 100 мянган масштабтай зураг маань 4 хэсэгт хуваагдж байгаа. А, Б, В гэсэн. За тэгээд 4 хэсэгт хуваагдахтаа 100 мянганы масштабтай зураг гэдгийг бид нэр эхний энэ одоо 3 тооноос ол ойлгож болох нь. За тэгээд Б гэдэг нэр байхаар бид нар энийг 4 хуваагаад нэрлсэн байгаа учраас 50 мянган масштабтай зураг руу орж ирж байна гэж ингэж ойлгох нь. За 50 мянган масштабтай зураг маань яаж одоо хуваарлагдж байгаа юм бэ гэхээр мөн одоо 4 хэсэг хуудсанд хуваагдаад жижиг үсгээр цагаантлогын жижиг үсгээр тэмдэглэгдэж байгаа. За тэгэхээр энэ 4 үсэг маань бол одоо тэр том үсгийн дараа жижиг үсэг орсон байх юм бол бид нар 50 мянгаыг 4 хуваагаад үүсгэсэн зураг байна гэж ойлгоод энэ зураг бол 25 мянган масштабтай зураг гэж ойлгож болох нь. За 25 мянган масштабтай энэ зураг маань л одоо 10 мянган масштабтай байр зүйн зураг болж хувирахтаа мөн одоо 4 хэсэгт хуваагдж байгаа. За тэгэхээр 4 хэсэгт хуваагдсныхан дараа энийг бол тоогоор тэмдэглэж байгаа. За тоогоор тэмдэглэхдээ бол F33 16 хүртэл бид нэр аль мэдж байгаа 100 мянган масштабтай зураг. За 100 мянган масштабтай зураг маань 50 мянган боллоо, том үсэг орж ирлээ. Дахиад жижиг үсэг орж ирлээ, 25 мянган боллоо. Дахиад одоо 10 та орж ирлээ. За энэ маань бол одоо 10 мянган масштабтай зураг болж байна гэж ингэж ойлгох нь байна.
За мөн 5,000 масштабтай буюу нэлээд одоо том масштабын зургийг үүсгэхдээ яа гэмэ гэхээр одоо 100,000-ийн масштабтай зураг одоо 256 одоо хуудас буюу 256 шит болгож хуваадаг байна. За тэгээд энийгээ олвол 1-ээс 256 хүртэл тоогоор тэмдэглэдэг байна. За тэгээд тоогоор тэмдэглэхдээ өмнөх энэ одоо 10,000 зураг гэдэг юм уу эсвэл одоо 100,000 зураг дээрх тооноос ялгаж өгөхийн тулд хаалтанд хийж өгдөг байна тий. За тэгэхээр хаалттай юм тоо юу н ороод ирэх юм бол бид бүгд энийг 5,000 масштабтай зураг байна гэж ингэж ойлгох байна. За 5,000 масштабтай зураг маань цаашлаад 2,000 одоо масштабтай зураг болж хуваагдаж болох нь. За энэ 5,000 масштабтай зураг 9 хэсэг шитэнд хуваагаад за тэгээд жижиг үсгээр тэмдэглэнэ. За тэгэхээр энэ бусад одоо жижиг үсгээр тэмдэглэснээс юугаараа ялгаатай байгаа юм бэ гэхээр нөгөө 5,000 зураг дотроо нөгөө үсгийн тэмдэглэгээ оруулж өгдөг байна тий, хаалтан дотроо оруулж өгдөг байна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол эсэлтийн ерөнхий шалгалтын дээр ирдэг асуултуудын хувьд эдгээр одоо нэрлэлүүдийг өгөөд тэгэнгүүтээ масштабыг асууж болох нь байна. Эсвэл масштабыг өгөөд эдгээр одоо нэрлэлүүдийн сонголтуудыг болов хийх ийм одоо даалгаврууд байж болох нь байна. За цаашлаад бол байр зүүн зурган дээр маш олон төрлийн одоо бодолт, за тэдгээрийн одоо хуудасны одоо 4 хэсэгдэх газар зүйн солилцол, за тухайн хуудсан дах одоо объектын солилцлыг олох гэдэг юм уу юм нарийн тооцооллын ажлууд бол мөн хийгдэж болдог. Энэ бол илүү одоо олимпиад хурлааны хэмжээнд илүү төлхөө орж ирдэг. Эсэлтийн ерөнхий шалгалтууд дээр бол энэ одоо нэршлүүдийг тодорхойлох, масштабыг тодорхойлох ийм одоо даалгаврууд мөн түгээмэл орж ирэх ийм хандлагатай байгаамаа. За дараагийн нэг сэдвийн хувьд бол бид нар байр зүүн зургийн таних тэмдэг. За тэгэхээр байр зүүн зургийн таних тэмдэг бол бусад одоо энгийн улс төрийн газрын зураг гэдэг юм уу эсвэл одоо физик газар зүйн зургуудаас нэлээд ялгаатай маш дэлгэрэнгүй объектыг бол зааж өгч байдаг. За тэгэхээр байр зүүн зургийн одоо таних тэмдгүүд дээр бол одоо тухайн одоо зүйлийн өндөр, өргөн, хэмжээ, даац гэдэг юм уу те олон ойлголтуудыг бол багтааж өгдөг байна. За тухайлах юм бол байр зүүн зургийн хаяалбар шугам. Хаяалбар шугам гэхэд мөн одоо хаяалбар шугамн дээр маш олон таних тэмдгүүдийг зааж өгсөн байна. Тэгэхээр өргөн хаяалбар, үндсэн хаяалбар, хагас хаяалбар тийм ээ. За тэр хаяалбарын одоо бичиглэл, за тэр одоо налуу аль чиглэл рүү зааж байгаа гэдэг юм уу те эдгээр үзүүлэлтүүдийг бол оруулж өгсөн байна. За тэгэхээр энэ хэсэг дээр бол бид нар байр зүүн зургийн таних тэмдгийн байгалийн одоо объектуудыг хэрхэн дүрсэлсэнийг бол харуулж байна. За тэгэхээр эдгээр одоо дүрслэлүүд бол маш юм нарийн хоорондоо дүрсцийн хувьд ялгаатай байж байгаа. Тухайлах юм бол одоо элсэрхэг гадаргын хувьд ямар байх юм, дил элс ямар байх юм, довцог элс ямар байх юм гэдэг юм уу те. Манхан элсийг яаж үзүүлэх гэдэг ийм одоо ялгаатай байх нь. За тэгэхээр бид нар байр зүүн зургийг уншсанараа тухайн газар нутагдах одоо газар нутгийн байгалийн байдал, налуугийн одоо хэв шинж, гадаргын ерөнхий одоо рельефийн хэлбэр шинжийг бол маш нарийн харах, тодорхойлох боломжтой байна. За тухайлах юм бол одоо энд нүхийг тэмдэглэсэн байна. За нүхийг тэмдэглэхдээ хажууд нь нүхний тэр гүнийг хүртэл тэмдэглэж өгч байгаа. 5 гэд бичсэн 5 м гүнтэй нүх байх нэ гэж. Гэтэл энэ дээр бол мөн ойролцоо төрлийн гэвч тэр одоо дүрсцэн үзүүлэлтээр гадагшааж эхэлсэн ийм одоо таних тэмдэг байх юм бол энэ бол овоолсон шороо гэдэг ч юм уу те. Энэ маань бол 5 м-ийн өндөртэй. Эсвэл одоо энэ дээрээ 3.5 байх юм бол 3 м-ийн өндөртэй гэдэг юм уу. За мөн одоо шороон далангууд 3 м-ийн өндөртэй шороон далан гэдэг юм уу. За эсвэл одоо агуй одоо хэрхэн аль талаас орох юм. За мөн одоо галтуулын тоогоог яаж илэрхийлэх юм. Галтуулын одоо тэр орчны дийл хад гэдэг юм уу, мөрлсөн хад гэдэг юм уу. Тэдгээрийн одоо хэмжээ, хэлбэр хэрхэн чиглэсэн өндрийн хэмжээг болвол хажууд нь өндрийн тоодоор зааж өгдөг байна. За мөн одоо хөрсний шинж чанаруудыг бол зааж өгнө. За тэгэхээр та бүхэнд бол байр зүүн зураг унших гэдэг юм уу, байр зүүн зураг дээрээс одоо өндрийг тодорхойлох, эсвэл одоо объектын шинж чанарыг тодорхойлох гэдэг юм уу, ийм төрлийн даалгаврууд бас байж болох нэ.
За тэгэхээр энэ байр зүйн зураг дээр бол байгалийн объект. За үүний дараагаар бол ойг хэрхэн үзүүлж байгаа гэдгийг бол харуулж байна. За ойн хэмжээнд одоо дэд бүтцийг бол үзүүлж байна. За үүний дараагаар бол ургамлан бүрхүүл. За мөн одоо ойн хэв шинжээр бол хүртэл ялгаж өгсөн байна. За тухайлах юм бол энэ дээр хурдны зам гэдэг юм уу, сайжруулсан шороон зам, модон хүчилттай зам, өвлийн зам, ердийн одоо жим замуудыг бол зааж өгсөн. Тэр замын өргөнийг одоо хүртэл хажууд нь ингэж бичиж өгдөг байна. Тэгэхээр байр зүйн зураг бол маш их мэдээллүүдийг агуулж идэг ийм одоо газрын зураг байх нь тийм ээ. За мөн одоо өргөст бут гэдэг юм уу те шилмүст модыг хүртэл мөн ялгаж өгч байгаа, ойн зурвас газруудыг ялгаж өгч байгаа. Заган ой гэж ямар айл хэсэг тархсан гэдгийг хүртэл харуулж байгаа юм тийм ээ. За мөн ургамлын бүрхүүл. За ургамлын бүрхүүл дээр бол бид нар одоо тухайн газар нутгийг нь бол уйлаасан юм уу, холимог юм уу. За мөн одоо ойн насыг бас тодорхойлж өгдөг те. Зулцхан ой байх юм бол одоо харьцангуй шин залуу ойн төрөл те. За эдгээрийн одоо хоорондын зай, хэмжээ, өндөр зэргийг бол гаргаж өгдөг байна. За мөн шатсан ой, огтлсон ой гэх юм уу. Ийм илүү одоо тухайлах юм бол ойн талаар үзүүлэхдээ хүртэл маш олон ангиллаар бол байр зүйн зураг дээр таних тэмдгийг зааж өгдөг байна. За мөн цаашлаад одоо байр зүйн зургийн хэрэглээ бол одоо аж үйлдвэр дэд бүтцийн салбарт бол түгээмэл ашиглагдаж байгаа тийм ээ. За ялангуяа одоо уул уурхайн үйл ажиллагаан дээр мөн одоо байр зүйн зураг хийж тэмдэглэх шаардлагатай юм одоо зүйлсийг бол зааж өгдөг байна. За тухайлах юм бол давс олборлох газрыг зааж өгөх, уурхайн хаягдлууд хаана байгаа, хэдий одоо хэмжээний өндөр тэр карьер хаягдл үүссэн гэдэг юм уу те. За үйлдвэр заавуудын хэмжээ. За мөн одоо шатгуун түгээх газар, шатах материал ашиглаж байгаа газар гэдэг юм уу. Ийм одоо дэлгэрэнгүй томьёоллууд бол байж идэг байна. За мөн одоо ус зүйтэй холбоотой байр зүйн зураг дээр бол үзүүлж байгаа энэ бол мөн одоо тэмдгээр тэр одоо зураасан тэмдэглэгээ яаж өөрчлөгдөж байна гэдгээс бол хамаарч одоо тухайн газар гаталж болдог намгүй эсвэл одоо гатлах боломжгүй юм намгүй дөө эсвэл ямар төрлийн хуужир марц байна те нойтон байна уу хөвсгөр байна уу гэдгээс бол хамаарч ялгаж авч үзэх нь. За хуужир марц одоо гаталж гарч болохгүй юм хуужир марцыг бол одоо тасархай зураасаар тэмдэглэдэг ч юм уу те. Ийм одоо ялгаатай байх нь. За мөн хүрхрээ одоо 5 метрээс дээш өндөртэй ийм хүрхрээ байна. За боргоо бүхий ийм газар нутгууд гол дээр тухайн одоо байр зүйн зураг дээр хэрвээ голын үзүүлэлтүүд байх юм бол бид нэр энэ бүхнийг олноор авчилж харах нь байна те. За усны түвшний одоо үзүүлэлт. За далайн түвшнөөс дээш энэ одоо голын одоо далайн түвшнөөс дээш хүндэр хэд юм бэ гэдэг юм уу те. Ийм одоо ойлголтууд нарийн мэдээллүүдийг болвол багтаасан ийм зургийг бол бид нэр байр зүйн зураг гэж үздэг нь байна. За тэгэхээр эдгээр одоо тэмдэглэгээ томьёоллыг болвол одоо уншиж чаддаг байх бас ийм шаардлага үүсэж байна. За тэгэхээр өмнөх одоо хичээлүүд дээр тайлбарлаж байгаатай адилхан байр зүйн зураг дээр одоо та бүхний эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирэх одоо боломжтой ийм даалгавруудыг болвол хувилбаруудыг багш нь тайлбарлая. Тухайлах юм бол К49 хуудасны одоо масштаб хэд вэ гэх юм бол бид бүгд харсан тийм үү. За сайтын масштабтай ийм хуудас ахын тий. А гэтэл К49-ийн Г гэдэг нэрлэл бүхий одоо хуудасны масштаб хэд байх юм бэ гэвэл бид нэр 500 мянгаыг сонгоно. За цаашлаад бид нэр хойд өргөгийн 42 градус, зүүн уртаргийн 111 градус бүхий энэ одоо хуудасны нэрлэл юу вэ гэхээр хойд өргөгийн 42 гэдэг маань бол энэ 40-оос 44-т хамаардаг юм тийм үү. А зүүн уртаргийн 111 гэдэг маань бол энэ 108-аас 114 гэсэн энэ одоо 49-дгээр баганд хамаардаг. За тэгвэл бид нэр энэ хуудасны нэрлэл нь К49 байна гэдэг юм тийм. За К49-ийн Г хуудасны масштабыг одоо тодорхойл гэдэг юм уу тийм. Ингэх юм бол 500 мянга. За К49-ийн 111 гэдэг хуудас байх юм бол бид нэр одоо К49 сайтын масштаб дээр 144 хаагаад гардаг 100 мянганы масштабтай зураг гэх мэтчлээ. За тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын дээр бол байр зүйн зурагтай холбоотой маш одоо нарийн бодол тооцооллоос гэхээсээ илүү анхны одоо тэр суур хуваалтууд, суур нэрлэлүүд баг нэгнийгээ зөв одоо тодорхойлж гинүү,
масштабыг нь зөв тодорхойлж гэнэ үү гэдэг даалгаврууд бол илүү одоо түгээмэл орж ирэх ийм одоо боломжтой гэж үзэж байна. За тэгэхээр энэ төрөл дээр та бүхэн одоо хуваалт нэрлэлийг бол илүү одоо практик дадлага сайн хийж одоо чийжлэх, тогтоох, за зарим талаар бодолтууд хийж үзэх. За бодолтууд хийж үзсний үндсэн дээрээс бид нар тухайн одоо газрын хуудасны одоо солилцол, за байршил, за нэршлийн одоо өөрчлөлтүүдийг бол тодорхойлох ийм шаардлагатай байна гэж. Та бүхэндээ байр зам зургийн ашиглалт, байр зам зургийн таних тэмдэг хэрэглээ, хуваалт нэрлэлийн талаар эсэлтийн ерөнхий шалгалтанд зөвлөмж хичээлийг танилцууллаа. Та бүхний эсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт хүсье. За мөн энэ хичээлийн талаар илүү одоо дэлгэрэнгүй судлах сонирхолтой бол геодезийн лаборатори ажлууд мөн одоо ерөнхий боловсролын сурах бичгүүд дээр байгаа дасгал даалгавруудыг илүү ажиллавал амжилттай шалгалтаа өгөх болно гэж зөвлөж байна.